За hi guys. Манай бодлооч подкасттай маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Шинэ оны эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. За зөвчт хоёр чир хоёр маань өнөөдөр ирсэн байна. За хай зөвч. Хай сайн сайхан юу байна да. Шинэ оны минь. За шинэ оны минь. Сонир сайхан тайван да. Бороо орвол байж л байна. Манай энд тэгсэн цас ороод. Хэр үтэн байна. Гайгүй шүү. 9 эхэлсэн 2-9 мөрчлөө нилээн дайжгүй л байна. Нэг сарын дундуур 2 сарын их юм бэхээр заримдаа өөр амар тачхинд шүү дээ. Ер нь яг нэг шинэ жилийн өөр харцсан гайгүй байж байгаа. Нэг сард айгүй тачхнаад байдаг шүү дээ. Харин төлөв мөлөв байна уу? Одоогор бол гайгүй юм шиг гайгүй байна уу тий? Тий. Гэтэ энэ жил өвөл нилээн цастай ах шүү байна. Өнгөрсөн жил ийм их цас орсныг би сайн санахгүй л байна. Харин манай нэг бас ихч сая хотод амьдардаг байхгүй. Тэгээ хөдөө сэлэнгэд очиод тэгсэн чинь юу энд чинь бүр жинхэнэ тачигнаад яг өвөл шиг өвлөө цас мастай гоё юм гэдэг чийсэн. Тэгээ сайхан хотод цас орсон юм уу тий? Харин тий. Сайхан. Nice. Нэг тиймэрхүү. За тэгэхээр өнөөдрийн вторын дугаар болохоор ерөөхдөө судалгааны өөрсдийн туршлага. Тэгээ судалгаа гэж юу яг юу юм? Тэгээ өөрсдийн ажиллаж исэн туршлага юу байна? Тэндээс юу суралцсан, ялгаа нь юу вэ ч гэдэм үү тий. Тэгээ ерөөхдөө бол өөрсдөө ажилласан туршлагаасаа хуваалцах тиймэрхүү дугаар хий гэж ярилцаад тэгээ өнөөдөр ерөөхдөө судалгааны тал дээр тэр тусмаа дэмжлэгийн судалгаа, сэтгэлийн судалгаа, ямар судалгаанууд тий юу байдгийг, юу ашигладгийг, за тэгээ ялгаа нь юу вэ гэдээ бид хоёр өөрсдөө туршлагыг хуваалцах зорилготой тийм дугаар хийгээд өнөөдрийн дугаарыг хийх гэж байна. Тийм би төрүүлээд чираагаас асуултууд асуугаад эхлэе тий. За тэгээд чирод өөр асуултууд авах юм бол надаас асуугаад тэгээ харилцан яриа байдлаар ойлоо явчих. Тэгээд хамгийн эхлээд надад чирогоос асуумаар байгаа зүйл нь яг одоо чирог сургуулаа төгсчөөд хэдэн жил болчихв. Тэр хооронд сургууль дээр дахиад үргэлжлүүлээд туслах судлаачаар ажилласан үеийнхэн талаар асуумаар байгаа юм. Тэгээд тэр одоо ажиллаж байгаа туслах судлаачаар волонтер хийж байгаа үеийн хизэнээс эхлэв тийшээ орох requirement-ууд юу гэдэг те ер нь яаж сонгож авдгийг тэгээд ер нь тэнд ажиллаж байхад одоо чанд ямар давуу талуудыг бий болгох ямар хөгжих боломжуудыг бий болгох те тэгээ гаргаж байгаа одоо өгүүлэлүүд нь бүгдээрээ чансаа өндөртэй сэтгүүлүүдэд гарч байгаа өгүүлэлүүд байгаа. Тэр өгүүлэлүүдэд чи co-author буюу хамтран зохиогчоор ороод явсан үе бас ямар байв те. Тэнд ер нь яг чамайг хиддэх зохиолч болгохыг тэр том судалгааны институцийн хүмүүсүүд яаж шийддэг те. Одоо Монголд бол миний туршлагаар бол энэ зохиолч хиддэх зохиолч болох вэ гэдэг бол одоо хүртэл нэг юм ядаргаатай асуудал байгаа байхгүй. Энэ талаар ярих гэхээр хүмүүс нээлттэй ярьдаггүй ч юм уу те. Энэ мэтчлэн зүйлүүдийг би асуумаар байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд ер нь хизэнээс эхлээд сургуулийнхаа ер нь эхлээд сургуулаа товчхон танилцуулъя те. Ямар мэргэжлэр төгслөө, чиний өөрийн судалгааны чиглэл юу вэ? Тэгээд research institute-тэй яаж оров, хизээ оров гэдгээс эхэллээ. За тэгье. За ямар ч тач наавал бүгд тэр мэдж байгаа чироо. Тэгээд Алтай очор гэдэг жинхэнэ нэрийг агшлая. Тэгээд ерөөхдөө Бимбагийн Алтай очор гэдэг. Тэгээд UBC буюу University of British Columbia гэх сургуулийг төгссөн Канадын Ванкувер хотод байдаг. За тэгээд ерөөхдөө миний суралцсан чиглэл нь болохоор сэтгэл зүйн чиглэлээр psychology буюу сэтгэл зүйн чиглэлээр суралцаж төгссөн байгаа. Сэтгэл судлалын чиглэлээр. За тэгээд ямар ч тач ийм хүн байна. Тэгэхээр ямар ч тач сургуулийн тухайд ярил л да эхлээд маа сургуулийн тухайд гэх юм бол сэтгэл зүйн чиглэлээр суралцсан гэдг нь миний төсөөлснөөс харьцангуй маш өөр зүйл байсан гэж хэлж болно. За яг нөгөө нэг сонгож байгаа хичээлүүдээс шалтгаалаад хүүхд болгоомоос ондоо байна. За зарим хүүхдүүд болохоор илүү миний сонгосон хичээлүүд болохоор хөвчлэн тийм neuroscience тал руугаа хичээлүүд аягүй их байсан. Stand-up яг үнийг хэлгээд нэгдүгээр курс сонгосон хичээл маань neuroscience хичээл болсон. Тэр prerequisite болоо явчихдаг. Дараагийн хичээлийнхаа энэ хичээлийг үтсэн байвал дараагийн хичээлүүд нь нэгднэ гэдэг. Тэгсэн би яг нэгдүгээр курстээ бас сайн яг мэдэхгүй явж байгаад neuroscience хичээлүүдийг аягүй их сонгоцсон. Аягүй сонирхолтой байж магадгүй. Угаасаа тарих болон neuroscience-ийн талтай угаасаа сонирхолтой. Тэгээд байсан болохоор дараа хичээлүүд маань өөрөө тэр зарчмаар нэгдээд
явцсан болохоор яг тийм neuroscience буюу тархин доторх тий нейрон тэр холбоо юу байдгүй тархин дотор яг юу болдгоо гэсэн эсийн хэмжээнд болохоор судлаад явсан гэж хэлж болно. Тэгэхээр тэр нь болохоор илүү heavy байсан болохоор бас илүү их юу байжсэн. Medical тал руугаа явсан гэж хэлж болно. Суралцах явцдаа. Тэгэхээр тархины анатоми ямар байдаг вэ? Аль хэсэг нь ямар үүрэгтэй байдгүй ч гэдэм үү тий. Хоорондоо яаж холбогддог вэ? Гормон юу байдгүй ч гэдэм үү тий. Иймэрхүү байдлаар тархины бүтцээс ахвалаад маш олон тиймэрхүү зүйлсийг болохоор суралцж явах, сэтгэл судлаар суралцж явах үйл явцтай бол маш их мэдсэн гэж хэлж болно. За тийм. Тэгээд ямар ч суралцаад явж байгаа хооронд болохоор ерөнхийдөө бол том сургуулиудад юу байдаг? Research assistant болно гэдэг нь л өөр халаантай ингээд. Тэр бол ер нь бол авахд бол бараг л боломж. Тэрэс маа наад шиг би бол өөрийгөө бол тэгж тийм high end бүр одоо сургуулийн толгой цойлдог хүүхдүүдийн нэг бол гэж бол хизээч хэлэхгүй 10 жилээсээ ч ер нь бол тийм толгой цойлдог хүүхдүүдийн нэг бол байгаагүй. Гэхдээ өөрийнхөө төвшөнд болохоор хичээлээ хийх ёстой. За тэгээд тухайн зүйлийг хичээх ёстой. За тэгээд ерөөд бол average student гэж болж хэлж болно. Миний 10 жилээсээ л ер нь бол тийм байсан. Хизээч тэгэж хамгийн ер нь бол ангийн хамгийн шилдэг нь байгаад ангийн хамгийн өндөр оног аваад ч юм уу сургуулийн хамгийн өндөр оноо. Гэхдээ ерөөдөө дандаа дундаж явцаа жоохон дээгүүр явцаа ч юм уу тэгж явдаг бол байсан. Тэгээ Монгол суралцж явцад болохоор маш ер нь бол тэгж харьцангуй гайгүй харьцангуй ерөөдөө ингээд бүр амар хичээхгүй байсан ч болоод яваад байдаг байсан гэж хэлж болно. Айхад баг юм. Тэгээ энэ дээрээ бол яг ясмаханда ер нь бол тул ойлгосон. Хичээхгүй бол өрсөлдөөн хүн бол маш их юм байна. Тэр тусмаа яг хичээхгүй л бол ерөөдөө баг F юм уу D л явж боломж байхгүй. Хичээж B-сээ гардаг ч юм уу тий. Бүр ингээд G-нээс хүүхдүүд нь A явдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар хийж болно тий. Тэгэхээр ерөөдөө би бол маш их хичээсэхгүй хичээхээс өөр ямар ч сонголтгүй болсон гэж хэлж болно. Сургуульд орсон өрсөлдөөн хүнд. Тэгээд миний research assistant-ийн юу нь болохоор маш азтай тохиолдолд ерөөдөө research assistant болсон гэж хэлж болно. Энэ болохоор би өөрөө маш их ууланд авирах дуртай. Тэгэхээр энд монголчуудын болохоор Business Governance гэдэг групп байдаг. Тэнд болохоор заримдаа ууланд авирах тийм ивентүүд зохион байгуулдаг. Тэгэхээр ууланд одоо энэ ууланд бүгд хамтдаа гарцгаа ч гэдэм үү тэр ууланд хамтдаа явцгаа ч гэдэм үү тийм ивентүүд байдаг. Тэгэхээр нэг удаа яг би тийм ууланд авирах монголчуудын ивентүүд дээр очиод тэгэхэд болохоор энд давхар доктороор сурдаг тийм судлаач эгчтэй танилцсан тэр үедэр. За тэгээд тэр хүчтэй ярилцаад явж хат би ингээд бас манай UP State яг доктороор суралцдаг. Гэхдээ яг нангаахын чиглэлээр суралцдаг. Тэгээд тийм эгчтэй танилцаад за тэгээд тэр ихчтэй ерөөдөө ингээд би бас UBC-д ингээд суралцсан юм судалгааны ингээд тий маш их сонирхолтой байгаа ийм чиглэлээр ийм туршлагатай тий ерөөдөө манай хичээлүүд дээр ийм юунууд дээр ийм програм дээр би ажиллаж чадсан ч гэдэм үү тэгээд ерөөдөө маш их өөрөө ерөөдөө рекламдчихлаа юм л та тодорхой хэмжээгээр тий яг тэгээд ийм чиглэлээр суралцдаг тэгээд хэрвээ та ингээд тий туслуулах ямар нэг юм байх юм бол ямар нэг боломж олцох юм бол тий надад хэлээрээ би ингээд байгаа шүү гэдэг тэр ихчд ерөөдөө хэлээд тэгээ цаашдын ерөөдөө уулзалтууд дээр хамт ерөөдөө хайкинг хийж яваад тэгээд бас нөгөө нэг тэр донд байсан манай нэг таньдаг ах байдаг нь ерөөдөө тэр групп донд байж таарад тэгээд нэг хамгийн гол чухал зүйл нь юу байсан бэхээр networking гэдэг бол хамгийн чухал гэдэг тэндээс бол ойлгосон. Хэрвээ тэр хэмжээнд би тэгж networking хийгээгүй за тэгэл тэр ахыг би манай таньдаг ахыгаа танихгүй байсан бол би тэгж ууланд очиж авирахгүй байсан юм уу. Тэгээ ууланд очиж авираагүй байсан бол тэр ихтэй шаардлагагүй байсан ч юм уу. Тэгээд тгээгүү байсан бол би энэгүй судалгаанд оролцох ямарч боломжгүй байсан гэж хэлж болно. Тэгэхээр ямар тач миний хамгийн анхны яг тийм судалгааны чиглэлээр эхлэх хамгийн анхны яг өөрийн хамгийн анхны тийм судалгаанд гар бие оролцох тийм эхний гараа нь болохоор тэр ихтэй танилцсанаас болохоор хэлсэн гэж хэлж болно. Гэхдээ тэр нь болохоор би өөрөө судалгааны ямар ч experience байгаагүй гэж хэлж болохгүй. Яагаад гэх юм бол UPC-ийн бүх хичээлүүд дээр бүгдэн дээр нь болохоор судалгааны зорилтоор угаасаа paper бол бичнэ. Тэгэхээр болохоор paper-ууд болохоор бүх хичээлүүд дээр бичнэ. Бүх хичээлүүд дээр судалгаа болохоор судалгаа шинжилгээний ажил бол хийн. Тийм болохоор ерөөхдөө угаасаа судлаач гэдэг нь бол өөрөө яг бүх хичээлүүд дээр ажилласныхаа үр дүнд тодорхой хэмжээний experience байна гэсэн үг. Гэхдээ жинхэнэ судалгаан дээр ажиллана гэдэг бол мэдээ хичээл дээрхээс бол тис ондоо хичээлж байлаа гэсэн үг шүү дээ, тий. Nice. Тэгэхээр тэр докторийн кандидатийн, докторантын судалгааны ажлын хүрээнд
чи хүмүүстэй зүгээр хамтраад өгүүлэл дээр ажиллаад судалгаан дээр ажиллаад явж байгаа гэсэн үг юм байна те. Тэрнээс UBC дээр ямар нэг research center ч юм уу зүйл байгаад тэнд чи харьяалтайгаар ажиллаж явж байгаа гэж бол биш юм байна те. Ерөөдөө бол тэр их чинь өөрөө болохоор research нөгөө нэг geriatric center гэж байдаг. Тэр нь болохоор хөшөө хүмүүсийн болохоор зориулсан тийм нэгсэн судалгаануудыг гаргадаг Канадаас тэрсэн. Тэр нөгөө нэг профессор нь болохоор яг тэр өөрийнх нь нөгөө нэг advisor supervisor professor нь болохоор Canadian Geriatric холбооных нь ерөөдөө тэр хүн баггүй маа сургуулийн. Тэр нь болохоор яг Vancouver General Hospital дээр эмнэлэг дээр нь болохоор тийм өөрийн geriatric center гэж байдаг. Research center гэдэг. Тэнд нь болохоор тэр судалгааны доктор ихч маань болохоор хамааралтай байдаг гэж байгаа. Намайг өөрөө research assistant авсан гэж хийж болно. Тэгэхээр ерөөдөө тэдний доор research assistant яг on call ерөөдөө ажилладаг. Тэгэхээр шаардлагатай үед хэрвээ ямар нэгэн байдлаар за ийм ажил гарлаа, ийм судалгааны дээр ажиллаж байна. Тэгээд ийм чамаас ийм шаардлагатай юмнууд гарлаа, эднүсээ хийгээд явуулаарай ч гэдэм үү. Тиймэрхүү байдлаар одоогийн байдлаар ажиллаад явж байгаа гэж хэлж болно. Nice. За. Тэгвэл ер нь судалгааны центрт бас давхар харьяал үндсэн одоо том affiliation чинь тэр судалгааны центртэй холбоотой явж байгаа маа гэж ойлгох юм байна. Тийм судалгааны зуучлагдаж очиж танилцсан түүх нь бол нөгөө ихчээр дамжуулж тэ тэр ихтэй танилцсан. Тэгээд тэр ихчийн ерөөдөө бол доор нь яг судлаад ажиллаж ажиллаад явж байгаа гэж хэлж байна. Окей. Тэгээд давхар нөгөө эмнэлгийн орчуулагчийн ажилтай шүү дээ. Одоо бол үндсэн ажил. Тийм. Тэгэхээр тийшээгээ яаж явж орсон бэ? Одоо сэтгэл судлал яг уу дийлэнх neuroscience-аар явсан гэж байгаа. Тэр талаараа ангаах руу жоохон чиглэсэн гэж байгаа. Тэгсэн ч гэсэн ангаахын бүх нэр томьёо хэллэгүүдийг одоо орчуулах үец үгийн сан суур мэдлэгийг тэр курсүүдээр олоод авчиж байгаа мó? Аль эсвэл чиний хийдэг ажил чинь арай өөр, арай сэтгэл судлал тал руугаа холбоотой ажил байт юм уу? За тийм ер нь эмнэлгийн орчуулагч чиглэлээр болохоор ерөөдөө бол яг л төгснөөхөө дараа тий за юу ийх үү яахаа вэ гэдэг. Дээрээс нь болохоор яг сэтгэл судлаар төгсөөд бол шууд мэргэжлэр ажиллана гэдэг бол Канадад маш хэцүү. Ягаад гэвэл юм бол нэгдүгээрт маш их licensing бол шаардлагатай байдаг. Дорож мастерын зэрэгтэй байж иж консулер болдог ч юм уу тий. Тэгээд консулер болохын тулд цаашаага өөрөө licensing авах шаардлагатай. Консулерийн холбоонд нь бүртгүүлэх шаардлагатай. Тэгээд тэрийг жил болгон шинжилээд явдаг ч юм уу тий. Иймэрхүү маягаар болохоор явдаг. Харин бүр сэтгэл зүйч болно гэдэг юм бол заавал PhD байж иж сэтгэл зүйч болохоор болох боломжтой. Psychiatrist байх юм бол заавал эмнэлгийн чиглэлээр суралцсан байх, ангаахын чиглэлээр суралцсан байх шаардлагатай байдаг ч юм уу тий. Иймэрхүү маш олон тийм requirements зүйлс бол байдаг. Тэгэхээр би бол дөнгөж bachelor бол сэтгэл судлалын чиглэлээр бол төгссөн. Тэгэхээр that means I'm nobody. Ер нь бол nobody гэсэн үг. Гэхдээ ерөөдөө сэтгэл зүйн degree-тэй тэрийг бол ашиглаж мэрэгжлийн чиглэлээр ашиглах боломжгүй. Тэгэхдээ зарим нэг хийх боломжтой зүйлсүүд нь юу байдаг вэ? Хамгийн ойрхон зүйл нь юу байдаг вэ? Research assistant дээр ажиллах бол мэдээж боломжтой. Хэрвээ боломж нь олдох юм бол. Гэхдээ тэр position болохоор маш их алаантай байдаг. Тэгэхээр нэгсэндээ яг тиймэрхүү байдлаар ажилд орно гэдэг нь бол өөрөө хэцүү. Нэгдүгээр experience шаардлагатай. Хоёрдугаар тиймэрхүү бас яг ажил болгоод явна гэдэг юм бол мастерын зэрэг хийх шаардлагатай байдаг ч юм уу тиймэрхүү бол биш бол requirements байдаг. Тэгэхээр миний хувьд болохоор яг энийг яг л ажил хайж явж байгаа л эмнэлгийн орчуулагч болохоор хайж байна. Тэгээд ийм шаардлагуудтай тэгээд өөрийгөө харсан чинь ерөөдөө шаардлагууд нь бол нийцжсэн. За тэгээд өөрийнхөө бүх мэдээллүүдийг явуулсан. За би өнөө сэтгэл судлалын мэргэжлээр яадаг. Иймэрхүү эмнэлгийн болохоор холбоотой хичээлүүд үзчихсэн. За тэгээд дээрээс нь болохоор юу яагаад ийм чиглэлээр би судалгаа шинжилгээнд оролцож исэн. За тэгээд дээрээс нь яг ангаахын төрлийн судалгаа байсан болохоор тэр нь бол илүү төлөвлөж болж өгч исэн. За тэгснээга дараагаар болохоор тийм юу байсан. Эхний training period гэж байсан. За эхний training period нь болохоор яасан бэ гэхээр бүх эмнэлгийн шаардлагатай болохоор мэдээллүүдийг яг л ангаах зурж байгаа юм шиг хэлээд өгч эхэлсэн. За тэгэхээр яг антомоз ахуулаад гормон яг эмнэлгийн чиглэлийн ямар хэллэгүүд гэдэг бүгдийн нэгсэн дугаар ангаахын ангид суралцсан амар стрессфул байсан яг нэг хэлбэл. Тэр донд одоо би ч өөрөө сэтгэл зүйн тодорхой хэмжээний тийм мэдлэг jargon тэгэл тэр бүх нөгөө нэг нарийн мэргэжлийн хэллэгүүдээ бол мэдж байгаа шүү дээ тийм. Харин эмнэлэг болоод ирэнгүүт бүр илүү broad маш олон
төрлийн болохоор юунууд шалгалтал нэг гэсэн баггүй. Жишээлбэл илэгнийтэй өвчлөлтийг гэдэг юу гэдгийг, за хавдрын төрлүүд нь яадаг юм ч гэдэм үү тий. За жишээлбэл тэгэл бөөрийн өвчнүүдийг юу гэдгүү ч гэдэм үү. Эсвэл ямар нэгэн байдлаар бэлгийн зам хадралт өвчнүүд тий. Тэрнийг яг юу гэдгүү гэдгээс ахуулаад зарим зүйлсэн би монгол хэл дээр ч мэдэхгүй байгаа шүү дээ. Өөр анхаарсараа болохоор тий. Тэгэхээр яг тэр бүгдийг яг англи хэл дээр нь сураа. Тэгээ дээрээс нь монгол хэл рүүгээ орчуулна гэдэг бол миний хувьд маш их стрессфул байсан гэж хэлж болно. Тэгээд нэгс нөө тренинг период явсны дараа болохоор шалгалт өгөөд тэгээд тэр нь болохоор 4 үеийн шалгалт байсан. Тэгээд тэрхүү шалгалтыг давсныхаа дараагаар ерөөд бол тэнцээд тэгээд эхэлсэн гэж хэлж болно. Бүр 4 үетэй юм уу те. Тий. Тэгээд янз бүрийн одоо сценариуд болохоор ярилцж ерөөд аавна гэсэн. Тэгээд зарим нь болохоор нэгсэндээ шууд түрүүнслэмж 911 дуудаад хүн болохоор тэнд ярьлаа. За энэ тэнгуү тэрийг болохоор тайлбарлаж хэлэх юм уу тий. Тэгээ дээрээс нь болохоор яг олон нөхцөл байдал байж зүгээр нэг primary care doctor өрхийн эмчтэй очиж үзүүлж байгаа хэсэг байна. 911 байна. За эсвэл ямар нэгэн байдлаар бүр зүгээр судалгаанд оролцож байгаа хүн ч юм уу тий. Эсвэл ямар нэгэн байдлаар яг нөгөө нэг одоо хавдар тусаад тэгээд тэр хүнийг яаж мэдэгдэх вэ гэдэг юм уу тий. Тэгэхээр яг өөрийнхөө ethically яаж нөгөө нэг unbiased constructive орчуулга хийх вэ гэдэг нь өөрөө бол бас ондоо эмнэлгийнх тэр тусмаа болохоор маш олон төрлийн хүмүүстэй харилцдаг учраас яаж sensitive байх вэ тий. Яг sensitive өвчтөн маш их олон байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэр хүмүүст яаж objectively сэтгэл зүуд нь ямар нэгэн байдлаар тий маш хэцүү хүмүүс байгаа учраас тэр хүмүүстэй яаж харилцах вэ гэдэг нь өөрөө болохоор бас тухайн тэр тренинг үед болохоор зааж исэн. Тэгэхээр иймэрхүү үйл явцаар бол хамгийн анхны энэ хүү чиглэлээр эхэлсэн гэж хэлж болно. Nice. Өстой сонирхолтой. Ажил байна. Тэгвэл дараагийн асуулт болохоор одоо яг чиний гаргасан байгаа хамтарч ажилласан судалгааны өгүүллүүдийн талаар асуух гэсэн юм. Ер нь бол Ахмад студийн чиглэлээр гэж байгаа тийм. Тэгэхээр тэр дотроо чи Ахмад насны эрүүл мэндийн талаас яг ямар одоо судлах тухайн дээр түлхүү одоо хүртэл ажиллав. Тэр үед одоо чиний олж авсан шин туршлага, шин мэдлэг юу бэ? Инсайтууд юу бэ? За тийм миний хамгийн ер нь бол хамгийн ихний ажилласан өгүүлэлэг маань болохоор ерөөдөө quadriceps muscle thickness and focus ultrasound гэсэн тийм энэ хоёр холбоог ерөөдөө тайлбарсан байна. За нэгсэндээ энэ юу muscle thickness буюу ер нь булчингийн болохоор зузааны болохоор тодорхойлох. За энэ нь болохоор цаашлаад quadriceps буюу биднээс болохоор гойны болохоор 4-7 булчин гэж байдаг. За тэр нь болохоор гойны болохоор дээр нь 3 булчин, хойно болохоор 1 тийм булчингууд бол байж идэг. Тэгэд энэний болохоор яг тийм гар зөөврийн болохоор эхоогоор хэмжих тийм болохоор судалгаа хийсэн. За энэхүү судалгааны өрөөнд болохоор яг юг тодорхойлсон бэ гэхээр биднээс ийм point of care ultrasound буюу зөөврийн энэхүү тий эхог болохоор ашиглаад тухайн булчин болохоор хэмжээд за тэр булчин хэмцэн булчингаас цаашаа хүмүүс биднээс болохоор өвчтний эмнэлэгт байгаа хугацааг тодорхойлж чадчих нүггүй юу? Энэхүү яг нөгөө нэг зөөврийн болохоор эхоогоор хэмцэн зүн үр дүнтэй энэ ашиглагдчих болох үйс эсвэл reliable тийм measurement байж чадчихнуугүй яг эмнэлэгт болохоор тухайн хүний хэр удаан хугацаанд хөвтөж байгааг нь бол тодорхойлох тийм reliable measure байж чадахгүй юу гэдгийг болохоор тодорхойлсон тиймэрхүү судалгаа байсан. Гэхдээ тэр хүний эмнэлэгт очисон шалтгаан нь гойны булчинтай холбоотой асуудлаар очисон байх юм уу? Эсвэл зүгээр тэр нь болохоор Ахмад настай ерөөдөө маш олон яг судалгааны үйл явц болохоор олон юунууд exclusion criteria, inclusion criteria гэж байгаа. Гэхдээ inclusion criteria нь болохоор биднээс үл emergency department яг очисон, admitted болсон. Одоо яг нөгөө түргэн цэцлэмжийн газар бол очисон тухайн хөшин хүмүүсийн ерөөдөө бүх хүмүүсийг оруулсан гэж хэлж болно. Гэхдээ тэр дунд хэрвээ тодорхой хэмжээний архаг тэгээ булчингийн өвчтөө маш олон exclusion criteria бол байгаа. За тэгээ жишээлбэл болохоор тэрнээс дуртай л та тий. Тухайн янз бүрийн одоо neurological disorder ч юм уу тий. Ямар нэгэн болохоор мэдрэлийн гаралтай өвчнүүд ч юм уу. За эсвэл ямар нэгэн байдлаар өмнө нь булчингийн тийм массанд нөлөөлөлт хүч хэмжээний болохоор тийм архаг өвчтөө хүн байдаг ч юм уу. Тэгэд эдгээр хүмүүс хэрэг оролцох юм бол outliers болоо явчих штэ тий. Судалгаанд болохоор маш их хэмжээр нөлөөлөд эхэлнэ. Тэгэхээр inclusion criteria, exclusion criteria гэж бол байгаа. The inclusion болохоор 165-аас дээш насны маш их хэмжээний яг нөгөө нэг emergency department ирсэн тэр бүх хүмүүсийг болохоор оролцуулсан байгаа гэж хэлж болно. Тэгээ тэр дундаас хэлээ шүү гэсэн.
зүгээр магадгүй зүрхний цохилт хэд түрхсээд шигдээс болох чинь гэж бодоод одоо очсон байгаа хүнийг ч гэсэндээ одоо бүр амар тийм хүнд кейс байх юм бол мэдээ судалгаанд оролцоод байж ахгүй л хаа л да. Гэхдээ ер нь бол тийм өөр шалтгаантайгаар очсон хүмүүсийн болчин хүртэл хэмцээд тэгээд тэр хүмүүсийн өндлөгт өнгөрүүлэх өдрийг нь таамаглаж чадчих нүг үзсэн байх тийм. Тэгж байгаа тийм байна. Яагаад заавал тэр булчинтай холбогдсон бол гэдэг асуулт гарч ирж байна л да. Яагаад тэр булчин анхнаасаа хэмжээ гэж шийдэв тэр шалтгаан тийм. За тийм ерөөдөө энэхүү судалгаа нь бол түрүүний яриад байсан манай доктор Ажис ихч маань ерөөдөө өөрөх нь фокуслж ажилласан ажлуудынхаа нэг байсан гэж хэлж болно. За өөрөөр хэлбэл саркопения буюу яг булчингийн болохоор тийм хүн хөшөө тусан болохоор булчингийн болохоор дороотол явагддаг гэж хэлж болно. Тэгээд булчингийн дороотол нь аюулгүй тэрийг саркопения гэж нэрлэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл саркопения дээр болохоор яг тийм судалгаа хийжсэн хүн байсан. Тэгээд энэ нь болохоор за тэгвэл яагаад энэ хүү яг булчин хэмжиг болсон юм? Яагаад энэ болохоор чухал юм? Яагаад ийм эхо болохоор ашиглаж байгаа гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ, тий. За тэгэхээр яагаад энэ хүү судалгаа хийх болсон бэ гэхээр сүүлийн үед болохоор зөөврийн хэрвээ энэ эхог ашиглаад биднээс энийг энэ хүний булчинг нь хэмжээд ингээд булцсан хэмжээсээс нь шалтгаалаад хэрвээ биднээс энэ хүний эмнэлэг төвтэй хугацааг нь тодорхойлж чадах юм бол энэ нь болохоор нэгдүгээр reliable measurement болж өрнө гэсэн үг. За энэ хүн нөгөө нэг зөөврийн эхо маань reliable буюу энэгээр болохоор хэмжих юм бол хэмжигдэхүүн ашигладагч болох үз хэмжигдэхүүн гарах юм байна. За хэрвээ биднээс энэ хүний эмнэлэгт байх хугацааг нь тодорхойлоо. За энэ хэрвээ reliable болчих юм бол цаашдаа биднээс эдгээр хүмүүсийг эрт онцлох боломжтой гэж хэлж болно. За тухайн хүнийг өмнө нь болохоор тий зүрхийн эмнэлэг дээр очиод болохоор биднээс physical гэж жилийн annual physical болохоор гэж хийдэг. За тэр нь болохоор яадаг вэхээр жилийн болохоор бүх үзлэг гэж байдаг. За тэрэнд дор иж жишээлбэл энэ хүү эхогоор зөөврийн эхогоор болохоор нэгдүгээр хэмжигдэхүүд боломжтой. Энэ нь болохоор зөөврийн учраас маш их хэмжээний тийм хөрөнгө мөнгө шаарддаггүй. За тэгээд ямар ч болохоор тийм өрхийн эмнэлгийн нөхцөл болохоор ашиглах боломжтой. Хүнд хүчээр машин механизм шаардлагагүй гэж хэлж болно. За тэгээд нэгдүгээр биднээс тухайн хүний muscle thickness буюу булчингийн зузааны тухайн үед хэмжээд эрт үед нь биднээс саркопеныг онцлох боломжтой болно гэж хэлж болно гэсэн. Тэгээд манай судалгааныхаа үр дүнд юу гарсан бэ гэхээр хэрвээ бидгээд тухайн оны булчингийн массыг эрт онцлоод тэн дээр нь ямар нэгэн байдлаар тий булчингийн масс нь сул гарсан байгаа тохиолдолд тухайн оны эмнэлэгт хэвтэх хугацаа нь болохоор ихсэж байна гэсэн. Тэгэхээр нэгсэндээ биднээс булчингийн өөр өвчнөд мөртлөө булчингийн масс нь бага авилал хэвтэх хугацаа өсөд байгаа юм уу тий. Энэ дээрээс болохоор биднээс exclusion criteria бүгдийг нь авч хэлцэж үзээд тухайн оны булчингийн массыг тодорхойлж үзээд за тэгээ энэ хүү юуны хүрээнд булчингийн масснаас шалтгаалаад тухайн үнэ нь мэдээж биднээс бусад нөгөө basic characteristic авч хэлцэж үзэж байгаа. За тэрэнд нь болохоор нас хүйстэй. За тэгээд булчингийн масс за тэгээд muscle echo intensity буюу яг булчингийн болохоор бас нэг үзүүлэлт байдаг. Тэр нь болохоор арай өөр зүйл төр хэр ингээд тод нөгөө нэг юун дээр эхо дээр харагдаж байгаа гэдэг үзүүлдэг. Тэгэхээр нэгсэндээ биднээс эдгээр зүйлсийг хараад за би булчингийн масс нь хэрвээ тийм бага байх юм бол нэгсэндээ булчингийн болохоор тий судралтай булчингийн масс нь хэрвээ бага байх юм бол тухайн оны эмнэлэг хэвтэх хугацаа нь болохоор хэр удаан хугацаагаар ихсэж байна. За тэгээд тэр нь болохоор юг тодорхойлж өгнө гэхээр эмнэлэг хэвтэх хугацаа нь ихсэж байна гэдэг чинь тухайн оны recovery хийх процесс нь удаан байна гэсэн үг байхгүй нэгсэндээ. Тэгэхээр эндээс шалтгаалаад биднээс хэрвээ энэхүү muscle mass-ыг muscle thickness буюу muscle mass-ыг болохоор тий эрт болохоор биднээс тодорхойлж чадах юм бол тухайн оныг болохоор эмнэлэг хэвтэх хугацааг нь болохоор богиносох боломжтой гэсэн үг. За эмнэлэг хэвтэх хугацааныг биднес богиносох юм бол цаашлаад яах вэ гэхээр тухайн үнд болохоор тий эмнэлгийн болохоор эмнэлэг нэг оног хэвтгэхэд болохоор маш их хэмжээний төлбөр гаргадаг ч юм уу тий маш их хэмжээний эмчнэр тухайн дээр ажиллаж байгаа, суулгч нар ажиллаж байгаа. Тэгэхээр ийм resource allocation буюу яг тухайн үнийг яг урьдчилан сэргийлэх дээр нь илүү анхаарах юм бол дараа нь эмнэлэгт удаан хэвтэж мөнгөтэй тухайн нөгөө нэг санхүү зарцуулах тэрдгээс хэмнэх боломжтой юм байна гэдэг үр дүн дээр ихэд төлөрсөн гэж хэлж байна. Ер нь тэгэхээр эмнэлэгээр амьдралын цагаа өнгөрөөнө гэдэг чинь эргээд ахвал өстэй хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж аз жаргал гэр бүлийн хантайгаа өнгөрүүлэх цаг тий. Тэгээд бусад одоо бүхэл зүйлүүд тэр эмнэлэг рүү зарцуулагдаад байна л гэсэн үг байна. Хэрвээ тэрийг бид нэр хамаглаад өвдөж мэдчих чадах юм бол эрт одоо анхаарал хандуулад
зохистой эмчилгээнүүдийг хийгээд дасгал хөдөлгөөн санал болгоод тэгээд хүмүүсийн амьдралын ерөнхийдөө бол амьдралын чанарыг илүү нэмэгдүүлэх одоо боломжтой болж магадгүй байна гэдэг тийм том юугаар л ерөнхий зураглалаар л харчих. Тийм. Саяхан өөр нэг өгүүлэл гарсан байсан шүү дээ. Тийм. Тэр юуны талаар байсан бэ? За тэр нь болохоор илүү биднээс болохоор юу байсан? Яг нөгөө хүний болохоор биеинд байж байгаа сахартай болохоор холбоотой байсан. За биеийн body fat нь хэрхэн одоо нөгөө нэг сахартай холбоотой байдгийг. Body fat нь ерөөхдөө биднээсийн body fat ихснээрээ бидний сахартай болох эрсдэл нэмэгдэж гэнэ үгүй юу гэдэг юм уу тийм. Тиймэрхүү байдлаар болохоор судалгаа бол байсан. Тэрнэр болохоор би яг statistics буюу яг судалгааны тал дээр нь бол илүү бол судалгаа боловсруулалтын тал дээр нь илүү их ажиллаагүй. Ерөөхдөө manuscript-ын дээр нь ажилласан гэж хэлж болно. Тэгэхээр миний бол илүү маш удаан ер нь бол сайн ажилласан гэж хэлэх юм бол энэ хүү болчингийн болохоор судалгаан дээр илүү удаан ажилласан гэж хэлж болно тийм. Окей. За тэгээд энэ дээр ингээд ажиллаж байхад чамд ямар инсайтууд, ямар рефлекшнүүд үүсв? Өмнө сурж исэн зүйлүүд болон хийж байгаа ажлын хоорондын уялдаа холбоо зөрүүтэй байдлаас ч юм уу тий аль эсвэл тэнд co-author хамтран бичиж байгаа зохиолчтой харилцаанаас ч юм уу аль эсвэл сэтгүүл рүү явуулаад сэтгүүлээс revision аваад тэр revision дээр эргээд ажиллаад reviewer-тэй одоо юу гэх юм монголоор reviewer-тэй ажиллаад явж байгаа юм тий editor-тэй сэтгүүлийн editor-тэй ажиллаж явж байгаа гэдэг. Ер нь энэ бүх одоо өгүүлэл бичих, судалгаа хийх үе шатанд яг хамгийн чам сэтгэлд чинь одоо ойрхон санагцсан хамгийн их зүйл суралцсан ч юм уу тэр хэсэг нь юу байсан бэ? Тэгээ юунаас болж одоо тэр ойлголтууд инсайтууд шиг төрөв. За тийм миний ер нь хамгийн их сурсан юм гэх юм бол яг яаж literature review хийх вэ гэдэг дээр бол маш их суралцсан гэж хэлж байна. За тэр нь болохоор яг юу вэ гэхээр өмнөх тэр нөгөө нэг хийгдэжсэн энтэй одоо миний хийж байгаа судалгаатай холбоотой өмнө нь ямар судалгаанууд хийгдэжсэн тэрэн дээр ямар арга барил ашиглаж нөгөө нэг statistical analysis хийжсэн ч гэдэг юм уу тий. Тэгээ дээрэс нь ямар биднээс болохоор тийм шаардлагатай тийм өгөгдлүүд байна гэдгийг хардаг ч юм уу тий. Тэгэхээр нэгсэндээ өмнөх биднээс болохоор тийм судалгаануудыг яаж судлах уу тэндээс хэрэгтэй зүйлийг яг яаж авах уу гэдэг юм. Тэгээ миний судалгаанд тэргүй судалгаанаас хэрэгтэй зүйл юу байна гэдэг нэгсэндээ илүү тийм нөгөө нэг судалгааны тал дээр яг research яг literature review-ийг яаж хийх вэ гэдэг тал дээр болохоор миний амар их суралцсан гэж хэлж болно. Тэгэхээр одоо байгаа ихэнх судалгаануудыг ингээд харах юм бол биднээс яаж өмнөх байгаа судалгаа дэдлийг сайжруулах уу? Тэрнгээрээ эсвэл яаж онцлог байна гэдэг дээр болохоор айгу анхаарат байгаа хгүй сүүлийн үеийн судалгаануудыг ингээд ялангуяа энэ баруунд хараадах юм бол хийгдээгүй судалгаанууд бол маш ховор. Ихэнх судалгаанууд бол ямар нэгэн байдлаар хаана ихтэй хийгдсэн байгаа. Гэхдээ тэр дундаас шилж агаад яг хаана хамгийн чанартай судалгаа байна. Тэр судалгааны болохоор statistical analysis нь яаж явагдсан. Энэ дээр нь болохоор exclusion criteria, inclusion criteria яг юу байсан тий. Тухайн яг судалгаан дотор нь ороод за энэ дээр нь болохоор юу дутагдaltaй байсан, юу давуу талтай байсан ч гэдэм үү тий. Эндээс би юуг нь авбал манай судалгаанд хэрэгтэй байх уу, эндээс юу нь манай судалгаанд хэрэггүй байх ч гэдэм үү тий. За тэгэхээр тиймэрхүү аль хэмжигдэхүүнээр хэмжих үү, тэгээ univariate analysis хийх үү, эсвэл multivariate analysis хийх үү гэдэм үү тий. Тиймэрхүү байдлаар бол тэр тал дээр илүү их суралцсан гэж хэлж болно. Тэгэхгүй өмнө нь бол биднес нөгөө нэг correlation гэж байгаа observational за тэгээл чанарын болон тооны судалгаанууд ерөөхдөө нь бол мэддэг байсан. Гэхдээ чи өөрөө судалгаа юу судалж байгаа ямар хариу гаргахын тулд алийг ашиглах вэ гэдгийг болохоор сонгох дээр болохоор баг ямарч мэдлэггүй байсан байна гэдгийг болохоор өөрөө ойлгосон. Тэгэхээр яг өмнөх судалгаануудыг судалж сурсан гэж хэлж болно энэ хөвөл явцын донд болохоор. Тэгээ дээрэс нь бас нэг зүйл нь юу байсан бэ гэхээр би ингээл нэг судалгаан дээр бол за энэ дээр ийм мэдээллүүдэнтэй ингээд айгу хэрэгтэй асуудал хэрэгтэй юм шиг байна гэл явуулаад асуунгууд за энэ чинь болохоор ийм газраас гаргасан ийм судалгаа байна тэр нь тийм байна за нэгсэн доо sample size нь хүрэхгүй байна ч гэдэм үү эсвэл энэ PubMed дээр хэвлэгдээгүй ч гэдэм үү эсвэл peer review нь болохоор хангалттай хэмжээний тий нөгөө нэг impact score багтаа journal дээр хэвлэгдсэн байж гэдэм үү тэрнээсээ шалтгаалаад наа судалгаа чинь чанартаас хангалттай хэмжээний судалгаа биш байна тийм учраас эндээс биднээс болохоор ишлэл авахад бол боломжгүй ч гэдэм үү тий иймэрхүү байдлаар маш их reject хийгдэжсэн миний саналууд тэгэхээр тэндээс болохоор яг хаанаас ямар судалгаа илүү чанартай судалгаа байдгийг тий
нэгснээр тэднээс бид манай болохоор тий супервайзерыг хэлжсэн болохоор зүйл нь юу байсан бэ гэхээр тэр гэж хэлжсэн зүйл нь хамгийн зүйл нь юу гэсэн юм. Ердөө PubMed ID-тэй судалгаанууд бол хамгийн их reliable судалгаанууд бол байдаг. Тэгэхээр чи ерөөсө PubMed-ийн судалгаануудыг лаар өөр судалгаанууд бол баг ерөөс хараад чирхгүй гэж ер нь бол хэлжсэн. Тийм үү. Тэгэж ерөөдөө хэлжсэн. PubMed угаасаа байдаг. Гэхдээ хамгийн энгийнээр гэж хэлэх юм бол ерөөхдөө мэдээж чанга шалгуур байна тий. Тийм. Ерөөсө PubMed-ийн судалгаа бол нэгдүгээр болохоор хамгийн reliable чи байж болно. Хоёрдугаар peer review мэдээж байх хэвээр. Хэдий peer review одоо биднээсийн бол юунд суралцах явцад бол тий оюутан байгаа суралцах явцад бол peer review байх юм бол ерөөхдөө reliable юм байна гэж бол ойлгодог байсан шүү дээ. Тэрнээс болохоор дараачийн шатнаа гараад ирэхэд ямар журнал дээр хэвлэгдсэн байна. Тэгээд тэрийг нь болохоор review хийсэн хүмүүс нь ямар юм тий. Тэгээд энэ хүү журнал нь ямар хөө төрлөөр гаргадаг гэдгээс шалтгаалаад сондоо тий. Тэгээд дээрээс нь болохоор тэндээсээ яг энэ PubMed ID-та байна уу үгүй юу. Хэдий peer review байсан ч гэсэндээ PubMed-ийн ID-г бол бас яг анхаарахын төрлийн судалгаа. Тэр тусмаа болохоор бүр том хэмжээний болохоор журналууд дээр хэвлэгдүүлэхэд яг ишлэл авч байгаа тэрхүү судалгаанууд нь бас дээрээс нь яг маш чанартай судалгаанууд байх шаардлагатай байдаг. Тэгээд тийм учраас яг надад хэлжсэн зүйл нь болохоор PubMed биш судалгаанууд би яг анхандаа болохоор ингээд suggest тэгээд энэ дэр юм хэрэгтэй юм хөө мэдээлэл байна гэсэн ч гэсэндээ тэр нь reliable биш гэж үзээд ерөөд болж reject-лүүлчихсэн. Өсөний би PubMed-ийг ерөөсөө data base л гэж боддог байсан шүү. Тэрнээс ш data base руу төрөл бүрийн сэтгүүлүүдээс үйлдэлүүд орж байгаа. Ороод явж байгаа тий. Гэхдээ тэр data base-аар нь критериа үүсгдэг бол бас л хамгийн энгийн бөгөөд амархан эсвэл надад болохоор яг тэгчүүлэл амархан гэж хэлсэн байж магадгүй. Гэхдээ ерөөдөө бол энэ хүү PubMed дээр хэвлэгдэж байгаа ерөөд ID авна гэдэг нь болохоор өөрөө бас нэг судалгааны болохоор том нэр хүнд маш хөндлөлт юм байна. Тэрнгээр хэлсэн. Харин тий ангаах гэхээр мэдгүй л болчиход байна л та. Миний хувьд бол тэгээд харин тий ангаах гэхээр басаа мэдгүй байгаа байхгүй тий. Тэгээд тухайн үед болохоор яг тэрийг маш сайн байсан гэж хэлж болно. Nice. Окей. Тэгээд юуны хувьд яаж вэ? Одоо өгүүлбэрүүдийг чинь харахаар ер нь бол 3-4, 4-5 онкотрууд хамтран зохиогч нар байгаад байгаа шүү дээ. Энэ зохиолчид маань өөрсдөө ямар contribution оруулснаасаа өгүүлэлтээр одоо хэрэг зүйл хийснээрээ өөрсдөө дараалал ямар нэгэн байдлаар сонгож гин үү? Хин энэ зохиолчдын нэрний дарааллыг жишээ нь одоо шийдэх үү? За тэр тал дээр бол би яг үнийг хэлэхэд яг сайн процесс нь яаж явсныг би яг үнийг хэлэхэд мэдэхгүй. Миний яг зарим хүмүүс бол намайг бас буруугаар ойлгож иж магадгүй. Миний бол энэхүү судалгаанууд болохоор яг миний гаргасан судалгаа биш. Энэ дээр болохоор би бас бүр бүтэн бүх хэсэг дээр нь болохоор гар би оролцсон гэдэг бол бас биш. Маш олон хүмүүс болохоор оролцсон байгаа. Би болохоор нэгийнхэн надад өгсөн үүрэг даалгаврыг ерөөдөө биелүүлээ. За жишээлбэл миний нөгөө нэг булчингийн судалгаан дээр болохоор би статистикийн анализийн тал дээр нь болохоор ажилласан. Тэгээд дээрээс нь болохоор manuscript буюу хамгийн сүүлийн бичвэрийн тал дээр нь болохоор draft дээр нь бол ажилласан гэж хэлж болно. Тэрнээс гадна болохоор яг нөгөө нэг эмнэлэгт ирж байгаа хүмүүс дээр болохоор булчингийн хэмжиж байгаа нарийн хүн байна. Тэрний трейнинг хийж байгаа хүмүүс байна. За тэргүй датаг нь болохоор анхан шатны боловсруулалт хийж байгаа хүмүүс байна. За тэгээд ерөөдөө бэлэн болсон датаг нь цуглуулад над руу явуулж байгаа хүмүүс байна тий. Тэгээд ерөөдөө supervisor байна. Яг зөвлөгөө өгч байгаа. Маш олон төрлийн хүмүүс оролцсон байгаа. Тэгэхээр яг миний ажиллаж исэн хэсэг нь болохоор өөрөө яг судалгаагаа бичих яг тэр бүх анализыг хийгээд анализаас болохоор бусад өмнөх судалгаануудтайгаа харьцуулаад тэгээд ерөөдөө эхнээс нь болохоор manuscript-тэй бол гаргах тал дээр нь бол ажилласан. Тэрнээр нь болохоор манай яг supervisor тэгээд докторийн бан ихч болон бит хоёр болохоор яг хамгийн сүүлийн статистик анализ болон manuscript-ын дээр нь ажилласан. Тэгэхээр яг энэхүү судалгааг яг өөрөө яг гардаж хийж ирсэн өмнө болохоор манай доктор ихч бол байсан. Тийм болохоор өөрөө болохоор нэгдүгээр author нь бол мэдээж тодорхой болж исэн. Тэгээд цаашаа бол би яг тэр процесс нь бол яаж явдаг тал дээр нь бол хангалттай хийж байна л маш сайн мэдгүй гэж хэлж байна. Ерөнхийдөө бол тийм. Тэгэхээр миний бол ойлгосноор бол яг contribution-аараа илүү яасан гэж хэлж
болно ах гэж бодож байна. Яг гэх юм бол яг manuscript бичих өмнөх судалгаатай харьцуулалт хийх тэгээд statistic analysis яаж ихээс ахуулаад бол хамгийн их нөгөө нэг их ажилласан яг бичвэр дээр нэг ажилласан гэх юм бол яг тэр манай ихч болон бит хоёр байсан. Бусад хүмүүс нь болохоор их data collection дээр нь илүү их оролцсон ч юм уу тиймэрхүү бол байсан гэж хэлж болно. Тэгэхээр яг contribution яг одоо эндээс харахад би second author бол болсон байгаа байхгүй юу. Тэгэх юм бол илүү manuscript болон statistical analysis нэр ажилласан хүмүүс нь болохоор нэгт хоёр дахь author болж явдаг байж ус магадгүй. Гэхдээ тэрийг бол яг үнийг л яаж тооцдгийг сайн мэдэхгүй байна. Яа тийм уг нь бол стандарт түгээмэл practice бол хийн ирэх contribution оруулсан тэр дараалалаар л байгаа л та тий. Тэгээд мэдээж магадгүй судалгааны санаачлагч грантийн одоо грант авсан зохиолч ч юм уу тэр сэдвийг санаачилсан хүн бол мэдээж lead author-оор орхон зүйтэй байх. Гэхдээ зүгээр миний асуусан шалтгаан нь бол энд өмнө одоо ийм төвхтэй асуудлууд нэг үүсдэг байгаагүй. Гэхдээ Монголд ийм асуудлууд үүсэж байгаа шүү байгаа. Энэ authorship-тэй холбоотой одоо зарим нэгэн зүйлүүд рүү зарим нэгэн сэтгүүл рүү явуулахад одоо огтхонч contribution оруулаагүй хүн тэр хүнийг lead author-оор тавьчих юм бол цаад сэтгүүл нь accept хийдэг ч гэх шиг тий. Тэгснэ тэр хүний нэр байхгүй өгүүлэл эдэр байх юм болов энэ сэтгүүл дээр энэ сэтгүүл чинь ийм газраас гардаг сэтгүүл манайхаас ямар нэгэн хүн байхгүй бол хэвлэхгүй ч гэдэг юм уу тий. Тэгээд яг тэр сэтгүүлүүдийн нөгөө шансамасаа байхгүй л тий. Бүр peer review эднэр ч байхгүй амар ийм ил хул салан задгай эмх замбраагүй ийм орчин нөхцөл байж байгаа байхгүй. Тэгвэл зарим сэтгүүлүүд би бүр боловсролын судалгааны Монголын сэтгүүл гэдэг сэтгүүл рүү жишээ нь одоо жилийн өмнө 2 өгүүлэл явуулсан боловч систем дээр нь хяналтанд байна гэж явж ирсэн сэтгүүлийнх нь эдитер ч юм уу хин ч мэдгүй над руу имэйл бичснэ энэ өгүүлэл дээр чинь ревю ирлээ гэж над руу мэйлээр холбогдож өгүүллийг маань ревюг нь мэйлээр явуулснаа тэрийг нь буцааж би мэйлээр явуулаа тэгээд систем дээр нь статусыг харсан чинь статус нь өөрчлөгдөхгүй байсаар байгаа жил өнгөрчихөж байгаа юм. Тэгээд дахиад нэг ороод харсан чинь системээс нь миний submit хийсэн 2 өгүүлэл байхгүй болчихж байгаа юм. Энэ мэдчлэл бүр ингээд authorship-тэй холбоотой, submission-тэй холбоотой, review-тэй холбоотой процедурын бүр ингээд маш их хэмэх замбраагүй, тодорхойгүй нөхцөл байдлаастай. Тэгээд одоо гадны сэтгүүлүүд ялангуяа чанса өндөртэй олон жил болж байгаа сэтгүүлүүд бүр тэрнээс олон жил эхлэхгүй сүүлийн үед дөнгөж нэр гарч ирсэн сэтгүүлүүд ч гэсэндээ бэлэн вебсайтны системийн темплейт ашиглаад уг нь бол их амархан хэлбэр submission хийдэг, эдиторүүдтэй харьцдаг уг нь байгаад байгаа. Дааж одоо энд нөхцөлөд нэг тиймэрхүү байгаад байсан учраас байгаад байгаа учраас сонирхоод ер нь сонирхоод гэж чамаар тэр талаар яриулах гээд. Тэгэхээр тэр тал дээр бол миний хувьд бол туршлага бол маш бага гэж хэлж болно. Яг тэгвэл өөрөө яг тэгж сэтгэл рүү submission хийхийг хариуцаад эсвэл ямар нэгэн байдлаар яг гардаж ажиллаагүй болохоор тэрийг бол яг үнэхээр би сайн мэдэхгүй. Тэрийг болохоор илүү яг манай supervisor болон яг нөгөө lead professor тэр хоёр маань болохоор өөрсдөө аль сэтгүүлүүд рүү боломжтой юу байна. Яг надаас болохоор асуужсэн зүйлс нь юу болохоор за манайхаа хэвлэж болохоор journal-ууд ямар байж болохоор journal-ууд энэ чи хаагаад тэр хүн мэдээллүүдийг биднээс өөрөө гэж хэлжсэн. Тэгэхээр би болохоор яг өөрийнхөө манай сэтгүүлийг гаргачих боломжтой ямар сэтгүүлүүд байна. Тэгээд энэ хүү салбарын сэтгүүлүүд нь юу байд юм байна. Хамгийн сайн сэтгүүлүүд нь ямар байд юм бэ? Requirements-ууд нь юу байдаг юм бэ? Яг тэгмэл journal болоо өөрсдийн гэсэн requirements-тай байгаа. Өөрсдийн гэсэн template-тэй байгаа. Introduction яаж бичих үү? За тэгээд нөгөө нэг яг manuscript-а бичихтэй болохоор тий яг headings-үүдээ яаж тавих уу ч гэдэг юм. Гэдгээс хавуулаа маш нэрийн ерөөхдөө өөр requirements бол байдаг шаардлагууд. Тэгэхээр тэр нь ямар хөвгтэй байх вэ гэдэг юм уу. Тэгэхээр би ямар тач тэр үед нь болохоор ийм journal-ууд байна, ийм requirements тай юм байна. Тэгээд тэмтэрнээс болохоор манай
supervisor болон тэгээд профессор хоёр маань болохоор сонгоо. За энийг хэдүүлээ. Эдээс болохоор хамаагүй илүү chance өндөртэй юм байна. Юу гэдэг маань профессор болохоор илүү тэр талаар нь хамаагүй илүү мэддэг байсан юм шиг. Яагаад гэвэл өөрөө Канадын профессор тэгээд маш олон хэмжээний судалгаанууд дээр өмнө ажиллаж исэн. За өөрөө тэгээд нөгөө нэг грантууд ч маш олон байдаг. За тийм хүн болохоор яг аль судалгаа руу бас нэг миний нэг ажилласан юм. Аль судалгаа руу манай судалгааг явуул илүү бас авна гэдгийг анхнаасаа угаасаа мэддэг. Сэтгүүл рүү юу? Сэтгүүл рүү тийм. Аль сэтгүүл рүү манай судалгааг явуулбал илүү accept болох магадлал өндөр гэдэг угаасаа мэддэг болцсон байт юм шиг байлээ гэж ойлгосон. Харин тийм. Тэр сэтгүүлийг зөв сонгож явуулна гэдэг маань хамгийн ихний хийх ёстой ажил болчихж байгаа. Тэгвэл буруу сэтгүүл рүүгээ скопын таарахгүй сэтгүүл рүү явуулаад нөгөө сэтгүүл нь ревьюрүүдэр нь одоо хэр хурдан хариулж байгаас шалтгаалаад маш хугацаа алдна. Тэгээд эцсүүлд нь скопын таараагүй гэдэг шалтгаанаар reject хийх юм бол дахиад өөр сэтгүүл рүү явуулна. Тэгэл тэр хооронд ерөөсөө цор ганц шалтгаан буюу тэр scope таараагүй гэдэг хамгийн ихний одоо шалтгаанаар reviewed гинэ editor маань хүлээж аваад буцаагаад scope таарч нөгөө шалгаад хариулах хүртэл ингээ хугацаа алдаалгаа тийм учраас тийм ер нь бол хүмүүсээс дөнгөж нөгөө филд руу гарч байгаа ч юм уу судалгаа хийж эхлээд өгүүлэл дээр ажиллаж байгаа судлаач нарын хувьд нэг сонирхолтой санагдаж магадгүй юм аа шинжлэх ухааны өгүүллүүд бүтээлүүд хэвлэгдэх гэдэг бол өөрөө ялтчгүй маш төвхтэй хэцүү асуудал тийм маш удаан хугацаа шаарддаг. Маш удаан хугацаа. Дэлхийд дээр хэдэн ч 100 мянган одоо сэтгүүлүүд байгаа юм тийм тэр дотор нь 100 мянган хэдэн сая сэтгүүл байгаа юм. Тэгээ зөвхөн сэтгэл судлалын сэтгүүлүүд гэхэд дотроо дивижн юу болгоноороо салбар болгоноороо салчиж байгаа. Салбар болгоно дотор нь дахиад хэдэн 100 сэтгүүл байгаа юм. Тэр болгоноос нь уншаад скопын уншаад тэгээд сэтгүүл рүүгээ явуулаад хүлээгээд ревьюдээд ревижндээд ингээд тэр хооронд нөгөө ревьюрүүд нь хүртэл одоо сэтгүүл өгүүлэл орж ирэнгүүт сэтгүүлээс нь санал илгээгээд окей юм өгүүлэл ороод ирлээ ревью хийх үг юмгүүт нөгөөдүүл нь зөвшөөрөхгүй те зөвшөөрсөн явж байгаад за би дундаас нь чадахгүй байна гэд бойлон дахиад шинэ ревьюер олно. Энэ болгон чинь бүгдээрээ нөгөө сайн дурын үндсэн дээр явж байгаа ямар ч бит инсентив жишээ байхгүй те тэр ревьюерийн нэрийг сэтгүүл өгүүлэл бичсэн хүмүүс маань шийдэж ирээдүйд мэдэхгүй одоо ийм сонирхолтой ертөнц байгаа за тий. Окей. За тэгвэл өгүүлэл бичих өгүүллийн хувьд ийм байжээ. Тэгвэл одоо чи ирээдүйд за юу вэ? 40-ийн талаар асуулт одоо жоохон ярия. 40-ийн хувьд анх яг бас сэтгэл судлалын чиглэлээр асуураа төгссөн тий. Тэгэхээр яг анхны судалгаа нь ямар судалгаан дээр ажиллаж ийв тий. Оюутан байж хата судалгаануудаа оролцохгүйгээр яг ингээд өөрийнх нь гардаж эсвэл хамтран оролцож байсан анхны судалгаа нь ямар судалгаа байсан, ямар чиглэлээр байсан бэ? Миний мастерын зэрэг нөгөө шинжлэх ухааны мастер байсан учраас анханасаа бүх хичээлүүд судалгаа болон өгүүлэл бичих, literature review яаж хийх үү те бүр literature review хийдэг ийм тусдаа course байгаа байхгүй. Тэр course-ээр зөвхөн literature review яаж хийх тухай үздэг ч юм. Тэгээд статистик шинжилгээ орж ирнэ, судалгааны арга зүй гэдэг research methods гэдэг хичээл орж ирнэ. Тэгснээр тэрнийхээ хажуугаар scientific essay хэрхэн бичих үү буюу өөрөөр бол шууд шинжлэх ухааны өгүүлэлийг хэрхэн бичих үү гэдэг хичээл орж ирж байгаа. Тэгвэл энэ хичээлүүдийг нэг нэгээр нь үзэл ерөнхий өгүүлэл бичих шинжлэх ухааны судалгаа хийх гэдэг ойлголтыг угсраад ойлгочихж байгаа юм тийм. Тэгвэл хамгийн сүүлд тэр scientific research, scientific essay бичих буюу өгүүлэл бичих хичээл дээр баг болоод хүн болгон өөрөөсөө нэг өгүүлэл lead author хийгээд бусад гишүүдийнхаа багийн гишүүдийнхаа өгүүлэлтээр нь туслах author буюу хамтран зохиогчоор ороод ингээд ажиллаж яваад тэр хичээлийн төгсгөлд өгүүлэлээ бичиж сэтгүүл рүү сабмит хийгээд дараа жилд нь хүлээгээд авчижээ. Зөвшөөрөгдөд. Тэгэд хамгийн анхны бичсэн өгүүлэл бол 3 өгүүлэл байсан. Нөгөө гурлаа баг болоод нэг нэгээрээ нэгний судалгаан дээр ороод хамтарч ажиллаад
Тэрэн дээр бол secondary data буюу хоёр дахь өгөгдөлтэй шүү дээ. Ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн эдийн засгийн нийгэмлэг гэдэг бол OECD гэх чинь. Тэдгээр газруудаас явуулдаг нөгөө PISA сургууль дээр суурилсан эрүүл мэндийн судалгаа гэх мэтчлэн маш өргөн үрээтэй явагддаг датанууд нээлттэй байж байгаа. Тэнцэнээс бид нэр Боливи улсын сурагчдын сургууль суурилсан эрүүл мэндийн өгөгдлийг ашиглаад тэгээд тэр асуумж нь өөрөө асар олон асуулттай. Тэр дотор зүгээр хүүхдүүдийн soda consumption soft drink consumption-аас эхлүүлээд амиа хорлолт масуурлах бодисын хэрэглээ гэд бусад одоо бүхэл төвшний юм өгөгдлүүд байж байгаа. Тэгээ миний лид хийсэн өгүүлэл маань болохоор soft drink consumption буюу энэ одоо би өөрөө уугаа сууж юм л газ таанда тийм газ таанда тийм чихэрлэг газ таанда энэ мөн бас зөвхөн газ таанданаас гадна өөр бусад бүх одоо амттай ундаануудаас орж ирж байгаа. Жимсний шүүснүүд гэдэг сахар болон амт оруулагчтай ундаанууд ч юм уу тийм. Энэ уух зүйлийн хэрэглээ өндөр байх тусам тухайн хүүхдүүдийн эрсдэлт зан үйлүүд нэмэгдэж гэнэ үгүй юу? Эрсдэл зан үйлүүдийг хамгаалж гэнэ үү гэдгийг одоо үтсэн судалгаа байдаг. Тэгээд soft drink consumption нэмэгдэх тусам хүүхдүүдийн сургууль дээрээ дээрлэхүүлэх, амиа хорлох тухай бодох, биеийн өсөх, суугаа амьдралын хэм маяг нэмэгдэх гэх мэтчлэн одоо энэ эрсдэл зан үйл масуурлах бодисын хэрэглээ төлөвлөөгүй хамгаалтгүй бэлгийн үйл ажил бэлгийн харьцаанд орох ч юм уу те энэ чинь ахлах ангийн хүүхдүүдийн одоо тухай яриад байна гэсэн үг шүү дээ. Эдгээр эрсдэл зан үйлүүдийг таамаглаж байгаа үр дүн бол ажиглагдсан харагдсан. За өөр бусад судалгаанууд нь болохоор хүйсийн хооронд амиа орлох сэтэл ялгаатай байгаа эсхийг хүйс болон бусад хүн ам зүйн хүчин зүйлүүдийн хувьд ялгаа байна уу гэдгийг үзсэн манай. Одоо манай подлажи дээр орсон line гэдэг манай найз тэр судалгааг хийж ирсэн. Тэгээд одоо бүр хамгийн сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр манай нөгөө багийн хүн маань болохоор яг бид нартай цуг хичээл үзэж байгаа үзээгүй докторийн төвшний оюутан байсан. Гэхдээ тухайн үед манай профессорын TA байсан байхгүй юу? Teaching assistant нь. Тэгээд бид нэр хоорондоо танилцаад хамт баг болоод явцсан. Тэгсэн чинь манай хүний өгүүлэл дээр болохоор line бит хоёр орж ажиллаж байгаа шүү дээ. Тэгсэн манай хүний болохоор PASA гэдэг. PASA-гийн өгүүлэл болохоор юу ütсэн бэ гэхээр psychosocial factors, protective factors болон түүний триггерүүдийн хоорондын хамаарлыг сэтгэл зүйн дистресстэй холбож үтсэн ийм судалгаа байсан. Энэ бол нөгөө докторийн төвчний судалгаа маш тухайн үед бол те бид хоёрын энийг одоо энэ өгүүллийг харж байхад ажиллах гэж үзэж байхад тэр үед үзэжсэн бидний танилцсан статистик шинжилгээнүүдээс хэд дахин давсан тэр өгүүлэл literature review хийгдэж байгаа чанар манар чинь шал өөр төвшнөх байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө бол ойлгож ядаал ажиллаа дуусгаж ирсэн. Гэхдээ энэ өгүүлэл одоо сэтгэл судлалын салбар дотор бол маш нэр хүндтэй scientific reports гэдэг Nature portfolio-оос гаргадаг сэтгүүлд одоо хэвлэгдэж ирсэн. Impact factor-ийн хувьд 3.9-тэй тий. Тэгээд одоо энэ 3 дахь өгүүлэл бол гарч ирсэн. Тэгээд сонирхолтой дөнгөж мастерын оюутан байж байгаа Nature portfolio дээр scientific reports дээр нэг өгүүлэлтэй болж авсан байдаг. Тэгээд тийчнээс эхлээл цаашаага судалгаанууд дээр ажиллаад мастрынхаа дипломын ажлыг бас супервайзертайгаа буюу мастрын ажлыг удирдсан профессортай хамтраад Journal of Applied Positive Psychology буюу эрг сэтгэл судлалын хэрэглээний эрг сэтгэл судлалын сэтгүүл гэдэг сэтгүүлд бас мөн хэвлүүлсэн гэх мэтчлэнгээр ингээл өгүүллүүдээ хэвлүүлээл өөр бусад хүмүүстэй хамтраад ганц нөгөө супервайзер хичээлийн хүрээнд багаар хамтрахаас гадна өгүүллүүд гараад
түүнийг хэр сайн промоут хийж чадчихин те тэр бас их чухал. Энүүгээр чинь нөгөө нэг networking буюу боломжийг одоо үүсгэх бас тийм үйл ажиллагаа гэсэн үг л те. Би ер нь ийм зүйл хийж чаддаг. Ирээдүйд ч гэсэн хийх хүсэлтэй байна гэдгээ олон нийтэд зарлана гэдэг чинь миний хийж чаддаг, миний сонирхдаг чиглэлээр тусламж хэрэгтэй байгаа, хамтрал хэрэгтэй байгаа хүн надтай холбогдох тэр үе таатлагыг би өөрөө нээж өгч яах гэсэн үг те мэдүүлээд. Тэгээд энэ замаараа ингээд өөр бусад хүмүүстэй танилцаад нөгөө шинэ боломжууд гарч ирэх үед дээрэс нь би бас өөрөө бэлтгэлтэй байж байгаа хэрэгтэй боломжийг барьж аваад тий чанартай гүйцэтгээд үр дүнтэй болох боломж чадaltaй бүтээшилтэй байж ах хэрэгтэй тий. Энэ комбинацууд нийлээд ингээл ажиллаад ихсэн дээ. Nice. Тэгэхээр ихэд ингээ хараад манай сонсогч нарт ч гэсэн өөрсдөө бодож иж магадгүй ингээд гэлбэр амар genius ингээл амар мондөг тим байна гэхээсээ илүүтэйгээр аль болох ингээ networking ямар нэгэн байдлаар тохиолдлоор хин нэгийг таньдаг байж таараа тэр хүний нөгөө нэг найз нь ямар нэгэн байдлаар судалгаа хийдэг байж таараад ч юм уу тий эсвэл одоо жишээлбэл зөрчийн хүрээнд тий энэ хүү natures гаргадаг болохоор тэр хүү сэтгүүл дээр хэлүүлсэн түүх нь яг үзчихсэн хичээлийнхэн профессорын TA-ийн тэр одоо оюутан байж таараад огч оюутан байж таараад тэрэн дээр нь хамтарч ажиллах болоод ч гэдэм үү тий иймэрхүү бодлоо маш сонирхолтой маягаар ирэхэд арга замууд олдог. Яа, юм шиг харагдаж байгаа хүмүүсийг харахаар. Тэгэхээр яг манаас нөгөө нэг багш нар ч гэсэн хичээл орж явахт айгүй их түүхүүд ярьж байгаа байхгүй. Тэгээд өөрөөсөө яг анх яаж энэ хүү академиагаар явж эхэлсэн гэдэг түүхүүд нас айгүй сонирхолтой. Зүгээр хичээл дээр байж агаад тэгээд нэг удаа багш руу зүгээр имэйл бичээд иймэрхүү асуулт асуугаа хичээл ойлгохгүй имэйлээ бичээд тэгсэн чинь нөгөө багш нь имэйлээр нь хариулаад за тэгснээрээ нөгөө сэдвтэ болохоор багш нь маш гоё тайлбарсан чи тэр нь дуртай болоод тэгээд тэр сэдвэрээ нөгөө багшаасаа дандаа имэйлээр асуулт асуудаг байж агаад нөгөө багш нэг судалгаа гарч ирсэн чи яг нөгөө хүүхдийн нь асуудаг байсан тэр асуултууд нь байж таарат ч гэдэм бо тий тэгэнгүүтээ би нэг юм судалгааны ороод ирлээ чи энэ дээр ажиллах сонирхол байна уучт юм ба тий иймэрхүү байдлаар ингээд маш сонирхолтой юм байдаг ч юм уу тий яг олон юунууд бол байж исэн тэгсэн манай бас нэг яг тийм нөгөө нэг neuroscience-ийн чиглэлээр явдаг багш маань яасан чи өмнө бүжигчин байсан ч гэдэг юм ба тий бүжигчин байж байгаад гинт neuroscience academy чиглэл рүү орсон байдаг ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд аюу сонирхолтой түүхүүд тэгсэн чинь тэр нь бас яаж яасан гэхээр бүжиглдэг байсан чи багийнхаа нэг хүн өмнө болохоор мастерын чиглэлээр яг neuroscience чиглэлээр сурдаг байсан за тэгээ бүжиглж байхдаа нөгөөтг neuroscience аягүй мэдээллүүдийг ярьдаг ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг аягүй хуваалцдаг байсан ч юм уу тэгсэн чинь neuroscience ямар гоё юм бэ гэдэг мэддэг болоод бүжиглэхээ болоод академи руу орсон ч гэдэм үү. Иймэрхүү байдлаар маш сонирхолтой юмнууд бол айгүй их болдог. Тэгэхээр чи яг өнөөдөр ямар байна гэдэг бол нэг амар бити өөрийгөө хизээч бэлэн биш үнэс өөрийгөө хизээч ингээд юу дутуу битүү үнлээрэ гэж хэлье. Би бол өөрийгөө одоо хүртэл ингээд амар дутуу нэлдэг байхгүй юу. Яг ямар нэг тодорхой хэмжээний туршлагатай болцсон. Гэхдээ стил ингээд яг юу ч мэдэхгүй маш их ингээд сурах юмнууд байна. Стил ингээд яг imposter syndrome тий ингээд яг I don't know anything. I'm nobody тий. Яг тиймэрхүү мэдрэмж болтойрдаг. Гэхдээ биднээс хэрвээ тэгж бодоод өөрийгөө доош нь дараадах юм бол доошоо дараалаа. Тэгэхээр тэр яг 40 сая нээсэнчлээ ямар нэгэн байдлаар боломж гарч ирэхэд тэрэнд бэлэн байж байгаа гэдэг нь өөрөө л айгу чухал юм шиг байна тий тодорхой хэмжээгээр бэлдээд. Харин тэр бэлэн байдал тэгээд итгэл даах чадвар ш тий тэр айгу чухал юм шиг санагдаад байна. Тэгвэл өөр маш олон сонголтууд байгаа ш тий ер нь хүний амьдралд тий хүний хувьд өөр хүнийг очиод сонгочих болно. Өөр хүнд очиод боломжоо санал болгож болно. Гэтэл тэр хүн ингээд зориуд асуугаад ирэхэд тэр хүний итгэлийг дагаад явах гэдэг айгуу бас чухал. Ер нь академиад тийм шиг байгаа юм. Үргэлжил менторын, үргэлжил супервайзерын, үргэлжил профессоруудын одоо профессорудаа дагаж явж суралцдаг. Тийчнээс баттай бодит мэдлэгийг олж авдаг учраас тийм юм шиг байгаамаа гэж ажиглагдсан. За тэгээд 40% ер нь яг энэхүү судалгаанууд дээр ажиллаад тэгээд явцдаа хамгийн их ер нь бол суралцсан зүйл юу байсан бэ? Өн чинь ийм байдаг юм байна шүү дээ. Гэж хамгийн сонирхолтой хамгийн их ер нь суралцаж олж авсан зүйл нь юу байсан бэ? Миний бол хамгийн том
амьдралд маань хэрэг болсон ертөнцийг харахад те одоо ертөнцийг харах үнцгийг маань ойлголтыг маань өөрчилсөн зүйл бол зүгээр шинжлэх ухаан гэдэг чинь энэ юм биш те мэдлэг мэдээлэл гэдэг зүйл чинь ингэж бүтдэг юм байна. Юуг шинжлэх ухааны мэдлэг гэх үү, юуг community knowledge буюу одоо альбан бос мэдлэгтэй туршлага гэх үү, юунд итгэх зүйлээ яаж сонгохын, яаж шүүхийн гэдэг зүйл. Тэгээд энэ болгон ч ерөөсөө зүгээр хүн төрөлхтний бидний өөрсдөө бүтээсэн систем байгаа байхгүй. Тэгэхээр энэ систем хаа нэг газар асуудалтай байх юм бол түүнийг нь засаж сайжруулахын тулд би яг одоо байгаагаасаа юу хийх боломжтой вэ гэж тэ. Тэрэн дээр миний хамгийн хийж чадах зүйл бол тэгээд хамгийн үр нөлөөтэй байж чадах зүйл нь одоо судалгаа юм байна. Шинжлэх ухааны судалгаан дээр л би ажиллах юм бол тэгээд энэ өгүүллүүд маань судалгаанууд маань чанартай байж чадах юм бол маш их хэмжээний нөлөөллийг үзүүлж болох юм байна гэдэг энэ зүйлүүдийг л олж харсан явдлаас юм болов. Тэгээд ингээд их томорон системээр нь харахаар одоо миний нөгөө хүүхдүүдэд багш нарт заах гэдэг тэр CBCT-C хөтөлбөрийн маань маш том агуулга бас давхар харагдаж байгаа юм л да. Илүү зүйлийг системээр нь харж тэрийг сайжруулахын төлөө ямар нэгэн зүйлийг олж харна гэдэг бол хүнд hope, амьдралын зорилго, утга учир, сэтгэл ханамж бүтээж бий болгож өгнө. Түүнийхээ төлөө ямар нэг үйлдэл хийгээд ямар нэг амжилт үзүүлээд явчих юм бол нөгөө нэг селегмэний перма те achievement гэдэг нэг хүчин зүйл нь гарч бүрэлдэж бий болж байгаа. Амьдралаасаа ямар нэгэн амжилт үзүүлээд тэнцэнэ сэтгэл ханамж аваад ингээд өөрийгөө урамшуулад илүү идэвхтэй мотивац алдахгүй мотивацтайгаар ингээд явах боломжтой болтго ч юм уу те. Ингээл нөгөө нэг өмнө одоо ном дээрээс уншиж исэн, өгүүллээс уншиж исэн тэр бүх онлын ойлголтуудыг бас давхар өөрөө биеэрээ мэдрээд туулаад эхлэнгүүт амар сонирхолтой. Ингээд энэ зүйлүүд байсан юм шиг байна. Тийм шүү дээ. Зүгээр нэг судалгаа уншаад тэрхүү судалгаанаас хэрэгтэй мэдээллээ авахаас илүүтэйгээр судалгааг өөрөө бүтээн гэдэг нь өөрөө маш ямар процесс болдгийг ингээд дунд нь ороод ирэхээр ялтч уушаал ондоо зарим нэг тал нь те ямар хэцүү байд юм байж тийм үү. Эсвэл зарим нэг тал нь энэ чинь ийм энгийн зүйл байсан ч тийм үү. Иймэрхүү байдлаар ингээд айгүйх сонирхолтой зүйлсүүд гарч ирж ирсэн. Тэгээд миний бас нэг ботсон зүйл нь юу байсан бэ гэхээр ер нь яагаад ийм барууны те энэхүү сэтгүүлүүд яагаад барууны юм шинжлэх ухаан гэдэг зүйл нь яаж бүтсэн юм бэ? Яагаад эдгээр зүйлсийг биднээс ингээд тэгвэл яг иймэрхүү маяг, иймэрхүү шинжлэх ухаан гэдэг зүйлс нь бусад шашнаас илүү гараад бусад одоо шилбэл биднээс өрний юм болон дорны ингээл те одоо East одоо science боё одоо шилбэл юунд тэр энэтхэг жишээл Ayurvedic medicine ч юм уу эсвэл Chinese medicine ч гэдэм үү иймэрхүү маш их ингээд өндөр зэрэглэлийн ангаах ухаан дагаад байхгүй яг одоо яг барууны шинжлэх ухааны хажууд нь тий тэгээд ингээд харах юм бол биднээс яг барууны шинжлэх ухаан яаж хамгийн өргөн хүрээнд тархсан. Яагаад биднээсийн сүүлийн үед одоо ингээд мөрдөж байгаа бүх стандартууд нь барууны шинжлэх ухааны стандарттай байгаад байгаа юм бэ гэд харангууд биднээс судлаах үйл явцыг хараад үзэхэд бол бүгд маш тодорхой болоод ирнэ гэж хэлж байна. За тэгэхээр тэрэнд юуны ялгаатай байна вэ гэхээр бүх юм нь стандарт буюу протоколын дагуу явдаг тий. Тэрэнд болохоор ямар нэгэн байдлаар bias-ыг бол болохоор багасгана. Тэгээ бүх зүйл нь болохоор өмнөх судалгаанд ирээд дөрүүлдэг ч юм уу. Судалгаа болон өөрсдөө консультал давуу талаа болохоор бичдэг ч юм уу тий. Бүх зүйл нь ингээ нээлттэй байж байдаг. Тэгээ бүр сүүлийн үед ч гэсэн судалгааг өөрөө register хийдэг тий. Peer registration гэж байдаг. За тэр нь болохоор ийм судалгаа хийж чинь ийм арга барил ашиглана гэж цаашаа болохоор өөрийнхөө судалгааныхаа өгчдөг. За тэр нь болохоор яа нэг вэ гэхээр за биднээс судалгаагаа болохоор ингэж хийгээд ингэж хийх учраас судалгаа хариу гарсны дагуу хариу хүссэн хэмжээгээр нь болохоор хүссэн үр дүнд нь хүрэхгүй байх юм бол нөгөө нэг одоо биднээс юу гэж ярьдэн штэ.
Data hacking гэж ярьдаг. Нөгөө нэг датагаа янзаар өөрөөр аргаар янзсаар агаад яг өөрийнхөө сэтгэл санаанд гүйцсэн тэр хариугаа гаргаж аваад тэг significant болгоод гаргаждаг ч юм уу. Иймэрхүү байдлаар асуудал болохгүй тулд биднээс нөгөө нэг протокол үйл явцыг өөрчлөгдүүлэхгүй тулд одоо жишээлбэл star registration гэдэг зүйл гаргаж ирдэг ч юм уу тий. За тэгээд цаашлаад болохоор бүх нөгөө нэг протоколоо болохоор бичих ч юм уу. Яг нөгөө reproducibility буюу дараа нь энэхүү судалгааг хэн нэгэн дагаж хийхэд бүрэн боломжтой байхаар хэмжээний transparency мэдээлэл байх ёстой шаардлага. Жишээлбэл манай судалгаан дээр гээд хаад үзэх юм бол тухайн хүнийг ямар байрлалаар хэвтүүлэх үү гэдэг нь хүртэл зааж өгдөг. Одоо supine position юм уу тий. Жишээлбэл нөгөө нь яг ихц дэшегээ харж хэвтээд за тэгэнгүүтлээ гойных нь болохоор яг энэ гурван булчингийнхан тэр хэсэгт нь үзэн ч гэдэг юм. Тэгэнгүүтлээ энэ хүн химжилтийг хийх ёстой хүн нь тим зэрэгтэй ингэж трейнд хийсэн хүн байна ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар одоо нөгөө нэг өөрөөрт одоо шүтлээ би очиод тэр юмыг химжээд өөр эмнэлэг дээр очиод доктор ангаахын ухааны доктор хүн тэрийг химжээд тэгэх юм бол энэ хоёр ингээд химжилтийг маш том ялгаа гарч байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар яг протоколжуулж стандартжуулж өгснөөрөө энэ барууны шинжлэх ухаан тэр тусмаа барууны шинжлэх барууны тэр энэхүү судалгаа шинжилгээнүүд яагаад тэгэхэд амгаалаад байгаа юм бэ гэдэг үнээс маш сайн ойлгосон гэж бол хэлж болно. Яг өөрөө ажилласнаар тийм. Харин тэр нь бол одоо энэ улс төрийн шийдвэрүүд policy-нууд тийм энэ судалгааны үр дүн шинжлэх ухаанчтай судлаачтай одоо маш ойрж ажиллах хэрэгтэй. Гэхдээ яг сүүлийн үед ажиглаад байхад нэлээд олон улсын хурлын гишүүдийн хуулийн төслийн багтан судлаач нар орж ажиллаад байх шиг байлаа л те. Тэгээд энэ чинь өөрөө уг нь бол яг энэ нийгмээ хааш нь явуулах, аль чиглэл рүү явуулах уу? Юу бидэнд илүү ээлтэй вэ? Юу хүний амьдралыг илүү аз жаргалтай, амар тайван, эрүүл мэндэд нь сэтгэл санаанд нь хороо хөрвөл учруулахгүй байлгах вэ гэдэг одоо хамгийн гол тэр шийдвэрээ гаргахад хэрэгтэй аргументуудыг цуглуулж өгж байгаа л процесс шүү дээ тий. Гэтэл одоо тэр судлаач нартай нөгөө фандинг өгөх процесс тэр судалгаа өгүүлэлтүүдийг хэвлүүлэх процесс нь хүртэл асуудалтай болоод эхлэхээр эргээд энэ систем маань эрэг шургууд нь доголдоод л байна л гэсэн үг болоод байгаа юм л та. Миний хувьд харж байгаагаар тэгэхээр энэ системийн өөрөө айгуу гоё. Гэхдээ яг corruption өндөртэй улсад тэгээд ялцчгүй энэ системийн доголдлууд хаа газартаа developing улсууд ер хөгжиж буй санаудад бүгд ер нь яг л Монголд байгаа асуудал бусад бүх хөгжиж буй орнуудад бол яг л адилхан асуудлууд бүгдээрээ туулаад явж байгаа. Ялгаагүй барууныхын ч гэсэндээ өөрсдөө яг энэхүү асуудлыг даваад туулаад тэгээд тэрнийхээ үндсэн дээр ямар арга замаар шийдвэрлэх үгээд явж байгаа байхгүй юу? Бүрэн даваа туулсан ч бас байх. Бүрэн даван туулчих одоо стил яг асуудалтай маш бодлоо юмнууд байгаа тий. Pharmaceutical компаниуд нь өөрсдөө судалгаануудаараа өөрсдөө ревю хийгээд өөрсдөө журнал дээр хэвлүүлээд тэгээ нөгөөтгөө бариад ийм байна гэд явж идэг ч юм уу тий. Иймэрхүү юмнууд маш их тохиолдлууд байгаа. Амар том нэрнүүд байдаг. Биднэрт судлаач болох амар том шалтгаанууд байгаа байхгүй юу? Энэ нийгмийг дэлхийн ертөнцийг те ирээдүйн 50 жил 100 жил 150 жил 200 жилийн дараа ямар байлгах уу гэдэгт судлаач нар маш том одоо үүрэгрэлтэй гэж би бол хардаг байхгүй те тэр нь бол миний өөртөө үүсгэсэн юм зүгээр grandiose итгэл үнэмшил хит хийсвэр итгэл үнэмшил тэрүүгээрээ ингээ өөрийгөө мотивацчлуулах зорилгоор бүтээсэн зүйлч биш магадгүй. Гэхдээ миний хувьд бол одоогоор харж байгаа зүйл маань бол тэнд энэ системийг сайжруулахад энэ салбарыг те ялангуяа Монгол улс сэтгэл судлалын салбарыг хөгжүүлэхэд судлаач нарын оруулах үүрэгрэл хөрөнгө оруулалт маш их байгаа гэж бол амар итгэдэг. Тэгэд сэтгэл судлалын салбарыг харах юм бол бид нэр өдөө хүртэл 30 жил те орчим ингээд явсан гэдэг. Гэтэл өөр бусад салбарыг салбаруудтай харьцуулаад харах юм бол хитрхи удаан, хитрхи сул, хитрхи эмх замбраагүй байдалтай хэвээрэл байгаа байхгүй тий. Тэгээ хизээ яаж бусад салбар хөгжиж байгаа шиг хөгжих юм бэ гэдэг асуулт. Тэнд хин юу хийх вэ? Ямар газрууд, ямар байгууллагууд үүсгэн байгууллаа гэдэж тэнд ямар мэрэгчлээ чадвартай хүмүүс хамтарч ажиллаж иж энэ салбар хөгжих вэ гэдэг өнцгөөс харахаар судлаачид
номер 1 гэл юм шиг надаа. Яг номер 1 гэх юм шиг гэхдээ маш чухал тий. Тийм. Тэгээд ерөөхдөө бол судлаач байна гэдэг нь өөрөө critical thinking тий. Яг юмыг эргэцүүлж бодох чадвар болохоор маш өндөр хэмжээнд хөгжих тусалдаг юм шиг санагдтiin. Тэгэхээр сая сэтгэл судлалын шинжилгээ ухааныг ярьлаа л та тий. Өөрөө маш хэцүү abstract шинжилгээ ухаан шүү дээ. Анханасаа ахуулаад яг нөгөө нэг бүх болж байгаа тархин дотор болж байгаа үйл явцуудыг биднээс яг сайн мэдгүй судлыг гэхээр яг гарт баригдах нүдэнд үзэгдэх юм гэж бас маш хэцүү. Тэгэхээр биднээс сэтгэл судлалын судалгаанд хамгийн нэрэнд хийдэг зүйл нөгөө operational яаж нөгөө нэг тухайн ийм гарт баригдаж нүдэд үзэгдэхгүй юмнуудыг хэмжигдэхүүц болох уу гэдэг дээр болохоор маш их бодох шаардлагатай бодох ч юм уу тий. Тэгэхээр яг одоо нөгөө нэг сэтгэл готрал гэж ярангуут бид нөө сэтгэл готрал гэхээр яг абстракт юм байгаа байхгүй тухайн сэтгэл готрол ингээд энэ нь болохоор яг одоо жишээлбэл хүний чиний бие чинь болохоор muscle mass буюу тий чиний болчин чинь ингээд багасаад ирэх юм болж ямар нэгээр болчин ингээд судралд орсон өвчтөй боломж гэдэг юм уу эсвэл чиний бие чинь хавж юм болохоор EC илрээд тэгээд тухайн болохоор ургацэг байх юм бол тэр чи хавдартаа гэдэг ч юм уу энэхүү ингээд тодорхойлох боломж тест хийх боломжтой юм байгаа даа. Харин сэтгэл судлалын шинжилгээ ухаан жишээлбэл тархины энэ хэсгийг хэмжээ тэр хэсгийг хэмжээд нэгдүгээр биднээс тархиныгаа бүтэн болохоор хэмжих багчууд маань болохоор маш ховор байгаад байгаа. Сүүлийн үед fMRI гээд зүйлсүүд байсан болохоос ш өмнөх ингээд жилүүдийг харах юм бол биднээс тархин дотор хаана ямар үйл явц болдгийг хүртэл маш сайн мэдэхгүй явж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээд бас арай илүү тоног төхөөрөмжийн дэвшилтэд тоног төхөөрөмжтэй болсноор шинжилгээ ухааны энэхүү асуултууд маань илүү тайлагдчих эхэллээ. Сэтгэл судлалын шинжилгээ ухааны асуултууд маань илүү тайлагдаж эхэлж байна гэж хэлж болно. Тэгэхээр одоо биднес зүүд гэж яг юу юм те consciousness гэж яг юу юм яаж бүтдгийг гээд иймэрхүү асуултуудыг тавиад ирэх юм бол өмнө нь бол сэтгэл зүйчнэр асуудлын шинжилгээ ухааны хүмүүс яварч хариулт байхгүй мэдхгүй биднес яг үнэхэд юм мэдхгүй иймэрхүү корреляц сэтгэл готролд орохоор хүмүүс болохоор иймэрхүү шин шимгүүд ерөөхдөө илэрдэг юм байна DSM-5 тий DSM-ээс харж байгаа л биднес ерөөхдөө ийм requirements иймэрхүү шаардлагыг хангаж авах юм бол энэ эдгээр хүмүүс болохоор сэтгэл готролчлаа гэж үзнэ гэдэг ч юм уу тэр нь болохоор бүхний бид илжих шинж тэмдгээр нь болохоор тодорхойлдог тий тухайн яраа нэг мод дээр ийм хэмжээний хооронд болохоор ийм хугацаанд болохоор нойр гуталтай явсан ч юм уу. За эсвэл ямар нэгэн байдлаар дуртай байдаг байсан юмудаа хийхээ болцсон байдаг ч юм уу. Тий. Иймэрхүү шинж бит илэрх шинж тэмдгээр нь болохоор тодорхойлдог гэж болохоор илүү үзэж байгаа. Харин одоо шинжилгээ ухааны дэвшилтэд төхөөрөмж болохоор хөгжснөөр биднээс яг сэтгэл готролд ороход тархины айл хэсүүд activated болоод байна гэдгийг мэддэг болчих юм бол илүү баталгаатай яг одоо анхаахын шинжилгээ ухаантай адилхан биднээс хэмжих боломжтой болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар яг төхөөрөмж дэвшилтэд технологиос шалтгаалж сэтгэл судлалын шинжилгээ ухаан нь өөрөө болохоор limited яг ийм тийм hard science болоход бол маш асуудалтай болж ирж байсан. Одоо ер нь илүү тийшээ дөхчөө гэдэгт болохоор найдаад байгаа шүү дээ тийм технологи хөгжихийн хэрээр. Тийм шинжилгээ ухааныхаа төвшөндтэй бүр том шинжилгээ ухааны төвшөнд бол бас энэ шин сул талууд хийх ёстой ажлууд байна. Гэхдээ тийм ер нь л судлаач нар л хийх ажил их байна л гэсэн үг болж байна л тээ. За тэгээд ерөөхдөө өнөөдрийн дугаар ингээд өндөрлүүлээ гэж бодож байна. Зөвчтэй нэмж хэлэх зүйлээ нууцсан. Үгүй. За тэгээд өнөөдөр ерөөхдөө өөрсдийн болон би өөрийнхөө бяцхан судалгааны туршлагаас болохоор хуваалцлаа. Тэгээд та бүхэн маань хэрвээ хүсэх юм бол бид хоёр судалгаануудаа ажилласан судалгаануудаа болохоор доор description хэсгээр оруулчих. Та хэрвээ сонирхож байгаа юм бол ороод сонирхоод үзээрэй. Тэгээд цаашдаа ямар нэгэн байдлаар асуулт байх юм бол коммент үлдээгээрэй. Тэгээд энэ хүртэл сонссон бүх сонсогчдод баярлалаа. За баярлалаа баяртай. За баярлалаа баяртай.